Өөжмэд үр шилжүүлэн суулгах төв. 5 жилийн ойн баяр. Бидний төв. 2009 он. Олимпийн аварга Монгол тамирчны гэр бүлд спортод илэгтэй Япон эмч нэгэн саналыг тавьсан нь эдүгэ 100 Монгол гэр бүлийн мөрөөдлийг биелүүлж чадсан өөжмэд эмнэлэг үүсгэн байгуулагдах эхлэл байлаа. Япон улсын өргөдлийн эмчилгээний эцэг хэмээнэрлэгддэг Асаму Като эмчийн саналыг Олимпийн аварга Бадар ууган түүний гэргийн аз жаргал нар хүлээн авч дэлхийд үр шилжүүлэн суулгах салбартаа тэргүүлэгч Като Ladies Clinic эмнэлгийн салбарыг Монгол улсдаа байгуулах ажилд шамдсан юм. 2010-аас 2015 он ирээдүйн өөжмэд эмнэлэгт ажиллах эмч совилогч эмбриологч нарыг Токио хотод байрлах Като Ladies Clinic төв эмнэлэгт бүтэн 5 жилийн хугацаанд сурган дадлагжуулсан юм. Мөн энэ хугацаанд үр шилжүүлэн суулгах эмчилгээний хамгийн чухал зүйл болох эсийн өсгүүрийн иж бүрэн лабораторийг Монгол улсад байгууллаа. 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн совилгын сургуулийн 1 давхарт өөжмэд эмнэлэг албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэн нээлттэй хийв. 2016 оны 2 дугаар сар өөжмэд эмнэлгийн үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр анхны охин хорвоод мэндэлж араасаа олон зуун дүү нараа дагуулсан билээ. 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр эмнэлгийн 1 жилийн ойн хүрээнд хүндэтгэлийн арга хэмжээ эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав. 2016 оны 12 дугаар сар Гранд 100 аж ахуй нэгж шалгаруулах арга хэмжээнээс эрүүл мэндийн салбарын гран-при шагналыг хүртлээ. 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөжмэд эмнэлгийн тусламжтай мэндэлсэн 100 дахь хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулж үйлчлүүлэгчдэд үр шилжүүлэн суулгах эмчилгээний талаар нээлттэй мэдээллийг хүргэв. 2017 оны 11-р сарын 22-ны өдөр өөжмэд эмнэлгийн эмч нар Като Ladies Clinic эмнэлгийн ерөнхий эмч Фукуда Жуничиро, мөн улсын 1-р төв эмнэлгийн уролог, андрологийн засгийн эмч нар хамтран эрэгтэйчүүдийн өргөдөл, түүнд нөлөөлөх хүчин зүйл сэдвээр үйлчлүүлэгчтэй нээлттэй зөвлөгөө уулзалтыг хийв. 2017 оны 12 дугаар сард эмч цогцолмоо эмбриологч Чин зориг нар эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилчид болцгоо. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр эмнэлгийн 3 жилийн ойн баяр болон эмнэлгийн үйл ажиллагаа хүчин чадлыг өргөтгсөн шинэ байрны нээлт боллоо. Энэ цагаас эхлэн өөжмэд эмнэлэг Монголд цорын ганц олон улсын стандартын шаардлага хангасан үр шилжүүлэн суулгах лабораторитой болсноор өргөдлийн эмчилгээний эмнэл зүүн шинэ аргуудыг нэвтрүүлэх боломжтой болсон юм. Мөн Като Кейчи захирлын Монгол улсын нөхөн үржихийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн Монгол улсын ерөнхийлөгчөөс найрамдал одонгоор шагналаа. 2018 оны 10 дугаар сар Монгол улсад анх удаага үр хөврөлийг шилжүүлэн суулгалтын өмнөх генетикийн шинжилгээ буюу PGS шинжилгээг нэвтрүүлснээр жирэмслэлтийн үр дүн нэмэгдүүлж төрөх хүүхдийн хүйсийг сонгох боломжтой боллоо. 2019 оны 6 дугаар сар Европын холбооны хүний нөхөн үржихийн үр хөврөлийн нийгэмлэгийн ээлжид хуралд эмч цогцолмоо эмбриологч даваа хүнаар оролцож жил бүр тус хуралд оролцдог уламжлалаа үргэлжлүүллээ. 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр өөжмэд эмнэлгийн эмч амар жаргал Монгол улсын засгийн газраас алтан гац одонгоор шагнуулж хамт олондоо урам зориг нэмсэн баярт үйл явдал тохиов. 2019 оны 10 дугаар сар Бээжин хотноо зохиогдсон олон улсын нөхөн үржихийн генетикийн анх тухаар хуралд өөжмэд эмнэлгээс эмч гэрэл цэцэг лаборатори мэргэжилтэн лав сүрнээр оролцож үр хөврөлийг шилжүүлэн суулгалтын өмнөх генетикийн шинжилгээг нэвтрүүлсэн үр дүнгээ олон улсын давцанд анх удаага танилцууллаа. 2020 оны 1-р сар таны хүүхэд хэрхэн бий болдог вэ сэдвт нээлттэй өдрөлгийг үр шилжүүлэн суулгах лабораториос зохион явуулж үр хөврөлийн лабораторийн нарийн технологиудыг үйлчлүүлэгч нарт танилцуулав. 2020 оны 2 дугаар сар үйлчлүүлэгчдийн итгэл хамт олонны зүтгэлээр өөжмэд эмнэлгийн 500 дахь хүүхэд хорвоод мэдлэв.
2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хөгжим эдэмлэг үүсгэн байгуулагдсны 5 жилийн ойн баяр амжилттай зохион байгуулагдлаа. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд 575 гаруй хүүхэд үлгийдэн авч олон зуун айл гэрт аз жаргалыг бэлгэлсэн хамт олон хүндэт зочид эрхэм харилцагчдынхаа хамтаар түүхт ойн баяраа тэмдэглэхийн сацуу өргүүдэлтэй гэр бүлүүдэд туслах зорилготой аз жаргалыг энгэртэй тэврийн нэртэй санг хөгжим эдэмлэг нь дэрэгдээ үүсгэн байгуулснаа зарласан юм. Манай хамт олон үр шилжүүлэн сулгах эмчилгээний дэвшилтэд технологиудыг Монгол улсдаа анхдагч болон амжилттай нэвтрүүлэн эмчилгээний үр дүн сайжруулахын төлөө хичээн ажилласаар байх болно. Эрхэм харилцагчид, этгэлт үйлчлүүлэгчид, хүндэт ажилтан албан хаагчид та бүхэндээ хамтдаа бүтээсэн түүхт 5 жилийн он баярын мэндийг хүргэе.